Үнэхээр байнгын ажиллагаатай байх парламентын ажил тасалтаад байгаа бол нэг хүнээс тэрэн шалтгаалж, нэг хүнийг албан тушаал тавих, эсвэл хэсэг бүлэг хүний сонирхол яваад энэ бүхэн гацж байгаа бол энэ улс төрийн хувьд манлайлал хийж байгаа. Манай нам энэ байдлаас хэрхэн яаж гарах талаар нэгэн зүйлийг бодох хэрэгтэй байна. Үнэхээр энэ чигээрээ яваад энэ их цаг хугацааг алдаад ямар ч үр дүнгүй хэдэн сарыг өнгөрөөх гэж байгаа бол бид манлайлж байгаагийнхаа хувьд улсын их хурлыг тараах санаачлагыг хүртэл гаргаж тэгээ ард түмэн дараа нь дүнгээ тавьж бидний гацаадгүй ийм парламентыг бий болгох тал дээр ард түмэн ч анхаарч байгаа. Тэгэхээр энэ байдлаасаа бид манлайлал хийж гарах хэрэгтэй байна. Үнэхээр нэг хүнийг албан тушаал тавих асуудал төрийг тэр чигт нь гацаагаад үнэхээр эрдсэн хурж бүтэхгүй байгаа бол энэ асуудлууд дээр манай намынхаа уриалга гаргаж ямар нэгэн зүйл хийж энэ улс орныхоо төлөө ажлуудыг амжилттай цааш нь хэрэгжүүлэх ажлыг бас бодох цаг үе ирсэн болов уу гэж бодож байна. Хуучин их хурл суудгүй байхад хөндлөнгөөс харахад үнэхээр шүүмжлэмээр ч юм шиг зүйлүүд зөндөө харагддаг байсан. Ингээд дотор нь ороход манай энэ арчилсан намын гишүүд бол өдөр шөнөгүй, нойр хоолгүй энэ их орныхоо төлөө үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэдэг юм байна гэдгийг би чин сэтгэлээс бас мэдэрлээ. Тэгэхээр энэ байдлыг улам одоо энэ гацаатай байдлаас маш хурдан гаргаж дараагийн алхмуудыг одоо хийвэл яасан бэ гэсэн бас ийм бодол байна.